За самбар өнөөдөр SAT Mathematics-ийн expression бодлогоодыг тайлбарлана. Тэгэхээр one combining like terms ижил төстэй тооноодыг эмэгтгэх үйлдэл. Тэгээд хоёр expansion and factoring задлах ба ерөнхий үржигдэхүүнийг хаалтын өмнө гаргах. 3 combining fractions тодорхой тоог нэгтгэх. 4 dividing fractions тодорхой тоог хуваах. And 5 splitting fractions тодорхой тоог салгах. За. Question 1. Which of the following is equivalent to the expression above? Тэгэхээр энэ бүгдээрээ simplified хийсэн байна. Тэгэхээр яга simplify хийгээд батлаа. Тэгэхээр first part-а бодчих. Тэгэхээр 2-ыг хүрчэн 2а квадрат 4а квадрат 2-ыг хүрчэн хасах 3 хасах 6а квадрат b квадрат 2-ыг хүрчэн хасах 4 хасах 8b квадрат. Тэгэхээр эсний part-а болчлаа. Тэгээд дараагийн part-а хий. Тэгэхээр common mistake бол сууд хасах а квадрат нэмэх 5а квадрат b квадрат гэдээ явцдаг. Гэхдээ энэ хаалтан даамчаа нэг бас хасахаар expand хийх хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ хасах а квадрат хасах 5а квадрат b квадрат тэгээд хасах бол нэмэх 10b квадрат. За тэгэхээр бүх а квадраттай юмнуудаа олъё. Тэгэхээр 4 хасах 1. За тэгэхээр 4-өөс хасах 1 3. За тэгээд бүх а квадрат b квадраттай олъё. Тэгэхээр хасах 6 хасах 5. Энэ бол хасах 11 а квадрат b квадрат. За тэгээд бүх b квадраттай юмнуудыг нь олъё. Тэгэхээр хасах 8 нэмэх нь 10. Тэгэхээр нэмэх 2b квадрат. Тэгээд хамгийн simple formed оруулчлаа. За тэгэхээр хариултнаас нь харъя. Энэ биш. Тэгээд C зөв байна. За манай хариулт бол C. 3а квадрат нь хасах 11 байна. 2 байна. За. Expansion and factoring. Энэ дээр бол ийм 3 томьёо байдаг. Тэгэхээр энэ a квадрат хасах нь b квадрат бол ингэж илэрхийлдэг. Тэгээд хоёрт хаалтан дотор а-гаас хасах нь b квадрат бол ингэж задлагдаг. Тэгээд энэ бол энтэй адилхан. А-гаас хасах нь b квадрат бол а-гаас хасах нь b үржих нь а-гаас хасах нь b. За тэгэхээр which of the following is equivalent to the expression above? Нэг бодоход тэгэхээр энэ хоёр бракета solve хийгээд тэгээд дараа нь бүх юмаа хоёроор үржүүлвэл хамгийн амархан байдаг. Тэгэхээр x-с хасах нь 4 үржих нь 2x дээр нэмэх нь 3. Тэгэхээр энийг үржүүлэхээр 2x квадрат x нь 3x дээр үржүүлэхээр 3x хасах 8x тэгээд энэ хасах 12. Тэгээд бүх юмыг хоёроор үржүүлнэ. Тэгэхээр энэ 4x квадрат нэмэх нь 6x хасах нь 16x хасах нь 24. Тэгээд combining like terms 6x хасах нь 16x энэ бол хасах 10x хасах 24. За тэгээд манай хариулт бол A 4x байна. Хасах 10x нь хасах 24 байна. Question 2. Which of the following is equivalent to the expression shown above? За тэгэхээр энийг бодохын тулд энэ томьёог асуулна. Тэгэхээр эхлээд энээс ийшээ шилжинэ. Тэгэхээр а квадрат хасах нь 2ab нэмэх нь b квадратыг а-гаас хасах нь b квадрат руу шилжүүлнэ. За тэгэхээр энийг харахад 16x 4 нь а-гийн хувьд 4x квадрат яадаг нь энийг язуурчиж
энгийн агаа авна. Тэгээд then y квадрат яадаг нь л энийг язгартаад болно. Тэгэхээр ингээд биччихье. 4x сум y квадрат-ны квадрат. За тэгэхээр одоо энэ нэгдүгээр формулагаа ашиглана. А квадрат тасах нь b квадрат. За тэгэхээр нэг а квадрат b квадратаар илэрхийлвэл 2x сум y 2x нэмэх нь y. Тэгээд одоо энэ бүх юм нь язуурны дараагаа тэгэхээр эндээ язуур өгөөд эндээ язуур өгөөд тэгэхээр манай хариулт маань 2x сум y квадрат 2x дээр нэмэх нь y квадрат болж байгаа шүү. За тэгэхээр манай хариулт маань C. Okay. Question 3. Combining fractions. Which of the following is equivalent to the expression above? Тэгэхээр нэгтэр x дээр нэмэх нь 2-ны 1 нэмэх нь 2 over x minus 2. За тэгэхээр хоёулаа адилхан denominatorтэй болохын тулд энийг x-с хасах нь 2-оор үржүүлээд энийг x дээр нэмэх нь 2-оор үржүүлнэ. За тэгэхээр амархнаар бичвэл x хасах 2 тэгээд x дээр нэмэх нь 2 x-ээс хасах нь 2 гэд бичиж болно. За энэ бол 2-ыг өрчих нь x тэгэхээр 2x нэмэх нь 4 2-ыг өрчих нь 2 тэгээд доотлол юм нь энтэй нэг адилхан. Тэгэхээр x дээр нэмэх нь 2 x-ээс хасах нь 2 гэд бичиж болно. За одоо энийг simplify хийвэл x хасах нь 2 нэмэх нь 2x дээр нэмэх нь 4. Тэгэхээр энэ хоёр нэгдээд 3x тэгээд хасах 4 дээр нэмэх нь 4 хасах 2 дээр нэмэх нь 4 тэгэхээр нэмэх 2. Тэгэхээр манай хариулт бол 3x нэмэх нь 2 тэгээд доотлол юм адилхан. Тэгэхээр манай хариулт бол B. Okay. 4. If x is greater than 1, which of the following equation is equivalent to this? За тэгэхээр энийг simplify хий. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр x-ийг хуваах нь энэ юм. So яа гэвэл энэ хуваах нь илүү том байгаа болохоор тэгж хийж байгаа. Тэгэхээр x хасах нь 1 нэмэх нь 1 дээр x plus 1. Окей. За тэгэхээр нэг simplify хийхин тулд энэ доотлох юм дээдлэлтэйгээр үржиж байгаа. Тэгэхээр эхлээд энийг combine хийчээ. Хасна дотор байгаа юмныг. Тэгэхээр энийг x дээр нэмэх нь 1-ээр үржүүлнэ. Тэгээд энийг x-ээс хасаа 1-ээр үржүүлнэ. За тэгэхээр энэ хасна x plus 1 бичиж болно. Тэгээд энийг x-ээс хасах 1 тэгэхээр энэ доотлын denominator нь адилхан. За тэгэхээр адилхан юм чинь энэ хоёрыг add up хийвэл x plus 1 plus x minus 1 яадаг plus here. So 2x тэгээд нэг нэгтэй орчиж байгаа. Окей. Энийг илүү цэвэрхнээр бичвэл сая 2x болцсон. Тэгэхээр 2x over x minus 1 x plus 1 болж байгаа. Тэгээд мэдээч энэ нэг x-ийг энэгээр хувааж байгаа. Тэгэхээр
хуваахын тулд cross multiply гэдэг. Тэгэхээр нэг нь энтэй үржүүлээд нэг нь 2x-тэй үржигдэнэ. Тэгэхээр энэ 2x-ын доошо буугаад энэ нь дээшээ гарна гэсэн үг. За, тэгэхээр 2x-ын дээгүүр x нь үржих нь x minus 1, x plus 1. Тэгэхээр дээр нь x үржиж байгаа, доор нь x үржиж байгаа. Тэгэхээр энэ энтэйгээ устдаад тэгээд x-ээс хасах нь 1, x дээр нэмэх нь 1 over divide by 2 гэж бичиж болно. За бай. Тэр нь бол сүлдээ most simplified form, simplest form. Тэгэхээр манай хариулт маань D. 5. Splitting fractions. Which of the following is equivalent to 30 plus c? 30 plus c divided by 6. Okay. Нол амир амархан. 3-ыг хуваах нь 6. 30-ыг хуваах нь 6. Энэ бол 5. Тэгээд нэмэх нь c divided by 6. Тэгэхээр манай хариулт бол D. Okay. Thanks for watching. Үзсэнд маш их баярлалаа. Okay. Goodbye.